Сайн байцгаана уу? Энд байна. Та бүхэндээ өнөөдрийн амгалан айлтгая. Тэгэхээр нэг өдөр болгон би сайн мэдээ болон ажилгүйчдийн төлөө залбирдаг байгаа. Тэгээд маа залбирлын группт болохоор олцоо би пресбитер уншихлын хүмүүстэй залбирдаг л да, пресбитерийн баптизм хүмүүстэй. Тэгээд ер нь бол би ямар нэгэн тийм сүм урсгал чиглэл одоо хамаарахгүйгээр хүмүүстэй нийлж аль болох Христийн бие учраас нэгдвэл байхыг хүсдэг байгаа. Тэгээд тэнд болохоор яг итгэлийн залбирал хийх гэдэг бол маш хэцүү зүйл. Тэр хүмүүс болохоор одоо чөлөөд ингэдэг гэсэн үг байхгүй. Иесусийн нэрээр таны хөл өдрөх болтугай гэд хөлөө үзээрэй гэхээр хэрэггүй яах юм. Бурхан эдгээр бодгоны цагаар эдгээр битээ санаа зов янж маа гэж хэлдэг. Тэгээд нэг удаа манай залбирлын группт бол нэг эмэгтэй байдаг. Нөхөр нь үнэхээр олон жил өвдөж байгаа. Тэгээд маш хэцүү өвчтөө эхлээд буурны харт авдар болсон дараа хоолооны тэгээд зүрхний шигдээс болоо зүрхэн дээр шигдээс тавиулсан. Доорны аппараттай дээрээс нь тархиндаа цус харавсан. Тэгээд нэг чихэн сонсдгоо 2 өвдөг нүддэг. Тэгээд хэвтэрт байдаг. Хаяадаа босдог. За энэ хүн яг эмэгтэй үнэхээр одоо төвчээртэй үнэхээр итгэмжтэй хүн. Бурханд үнэхээр хайртай. Тэгээд сайн дурын ажил хийдэг, байнга залбирдаг. Тийм эмэгтэй л дээ. Тэгээд би патрикчээ би тантай ам залбирч танай нөхрийн төлөө залбирах гэсэн маа болох уу? Та ер нь бол Христийн одоо тийм Библиэр байдаг бүх биелэг аваад хөдөлмөрчөрдгөө гэдгсэн чинь би ер нь конфесс яа би нэгсэндээ яг чи юу ярьж байгааг чи би мэдмээр ингэжсэн. Тэгээ би 1-р Коринтын 12-оос уншаад за та одоо харж гэнэ үү? Би надад ийм итгэлийн биелэг аваад сайд юм аа. Ийм бас тэр discernment буюу сүнс ядах чадвар байд юм аа. Тэгээд ми танд Матай 18-ыг уншиж өгье гэж хэлсэн. Тэгээд үнээр би танарт хэлье. Та нар дээр газар дээр юг холбом тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юг тайлна тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно гэж. Тэгэхээр тэглгүй яах вэ гэсэн. Би та нарт дахин хэлье. Иесус дахин хэлж байгаа. Танаас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйгдлаар газар дээр санаа нийлвэл тэнгэрт хэсэг нь үнийг чинь тэдэнд гүйлдэх болно. Учир нь хоёр буюу гуруула миний нэрээр хаан зуулна. Тэнд би тэдний дунд байна гэж айлдав. Гэт энэ нэшлийг уншиж өгсөн байгаа. Тэгээ та энэ дээр ингээд агри зөвшөлтсөж байна уу? Та натаа санаа нийлэх үү? Яг бол би ингээд итгээдэг юм биш ээ. Үнэхээр Иесус Христос шархаар энэ хүн итгэрсэн. Тэгээ би итгээгч бол ерөөсөө биш ээ. Харин гэхдээ би тантай зүгээр л залбирахын тулд санаа нийтгэж байгаамаа. Та үнэхээр нөхрөө эдгэрээсэй гэж хүсэж байна уу гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгэлгүй яах вэ гэл үнэхээр чин сэтгэлээсээ эхнэр чинь өвчтөе хүн харж байгаа хүн гэдэг бол маш хэцүү. Өвчтөе хүндээ ч хэцүү, харж байгаа хүнд нь ч хэцүү. Тэгээд хөрхийн минь надамаг санаанд авчна гэдэг ямар өвчтөе байгаа ч хэлдэггүй гэж хэлсэн. Тэгээд эхлээд би эхнэртэй нь хамт санаа нийлэх болсон. Нөхрийн залбирахаас өмнө. Тэгээ би энэ ишлэлийг бүр сайхан уншиж өгөөд за одоо харж байна уу гэд. Газар дээр юг холбон тэр нь тэнгэрт холбогдно нэ. Тэнгэрээс доошоо биш газраас дээшээ явдаг байх нэ. Газар дээр юг тайлна тэнгэрт мөн тайлагдах болно. Тэгээд Иесус дахиж хэлсэн байна. Танаас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйхтлаар газар дээр санаа нийлбэл. Тэгэхээр хоёулаа нөхрийн чинь төлөө залбирах тал дээр эдгэрлийн талаар санаа нийлж гэнэ үү? Яг тэрэн дээр нийлэх хэрэгтэй гэсэн чинь тэгэлгүй яах вэ гэжсэн. Тэгвэл тэнгэр дэх хэсэг нь үний чинь тэдэнд үлдэх болно. Тэгэхээр би идгээдгүй энэний хариултыг хэн өгдөг вэ гэхээр тэнгэр дэх хэсэг өгдөг байна. Та энд итгэж нөхөр мэдээж итгэлгүй яах вэ гэж олон жил Библи уншсан. Тэгэлгүй яах вэ гэж байна. Тэгээд хоёр болон гуруула миний нэрээр цуглавал тэнд бидний дунд би тэдний дунд байна гэсэн. Иесус бидний дунд байх нэ гэж хэлсэн тийм ээ. Харагдах болгооч Иесус бидний дунд байгаа. Та Иесуст итгэдэг үү гэж тийм ээ. Иесус идгэж чадах уу гэсэн идгэж чадна. Ямар ч хүчнийг идгэж чадна гэж та бодож байна уу? Тийм ээ. Ингээд тэр хүнийг би Библийн энэ үгийг уншихад итгэл яах вэ? Итгэл ханаас сонсдгоор итгэл сонсохоос Библийн үгийг сонсохоос ирдэг. Тэг яг сонсохоос буюу яг тэр үед итгэл ирж байгаа. Тэрээс сонссны дараа ирнэ ч юм уу биш яг одоо цаг дээр явагддаг байгаа итгэл. Тэгээд за одоо нөхөртөө ч очие гэсэн. За тэгээд нөхөртөө очиод холдоод гидсэн яасан бэ гэж залбирсан. Энэ нэг зүгээр гэл. Тэгээд нөгөө өвчтөе хөвтөд байж байгаа юм шүү дээ. Тэгээд олон юм өвчтөе гэдэг тэр нь л зүгээр гэж хэлсэн. Гэтэл ходоод гидсэн залбир маань ходоод гидснээс нь 10 бэлдэ буюу яг гидснээс амийн урсгалтай гол урст юм аа. Тэр ариун сүнсийг төвчж байгаа янз бүрийн байвал тэрийг цэвэрлэх гэсэн юм аа гэж гуйсан. Ингээд залбираад тэгээд за одоо чихэн сонсдгоо гэсэн. Сонсохгүй би яриад эхнэр нь чангаар орилоод тэгээд сонсох аппараттай сонсож байгаа. Сонсох аппараттай тэгээд дахиад орилж ярьдаг хүн. Тэгээд за сонсох аппаратаа авчих гэдгсэн чинь энэ хүн чинь сонсохгүй штэ л гэж байна. Та зөвшөлдөж гэнэ үү надаа энэ бурхан энэ хүний чихийг онгойлгож чадах уу гэсэн чинь тийм ээ л гэж байна. Есүс бидний дунд ирэх үү гэж чинь ирнэ л гэж байна.
За тэрэн дээр санаа нийлээ хоёлаа гэсэн. Ингээд санаа нийлээд нөгөө хүн сонсож эхэлсэн. Сайн байна уу? За яри бид гэдгсэн чинь сонсоод тэгээд сонслын аппаратгүй сонсч эхэлсэн. Эхнэр нь бүр шоконд ороод чи юу болоод байна гэж бодсон. Тэгэлсэн. Гэхдээ бид хоёрын санаа нийлсэн залбираар Есүс ирээд Есүсийн хүнийг итгэж амаа л гэж би тайлбарлаж өгсөн. Бидний итгэлээр идгэрдэг гэдгийг зарим урсгал чиглэхэн хүлэн шүрдэггүй. Бурхан миний итгэж өгөөч гэд хүлээгээ суугаад байдаг. Хоолоо хийхгүй хоол өгөөч гэж сууж байгаа хүнтэй адилхан. Хоол хийх бүх материалыг өгсөн, ур чадварыг өгсөн, тогийг өгсөн, галыг өгсөн Бурхан. Харин хийх үрг нь биднэрт байдаг. Хүлээж авах итгэл биднэрт байх ёстой гэсэн үг. Нэгд бол энийг Бурхан хийдэг гэж хэлсэн байна. Тэгээ сонсож эхэлсэн. За танд өвчин байна уу? Сонсохоор нь залбирсан. За одоо танд ямар өвчин байна гэсчихэд миний толгой өвдөж байна гэж хэлсэн. За хоёлоо толгойн өвчин залбирая гэсэн. Толгойн өвчин залбираачгүй юу? Залбирахад санаа нэгдэе гэсэн. За гэж санаа нэгдсэн. Тэгсэн чинь толгойн өвчин зүгээр болчлаа гэд инээсэн. Ингээд дараа нь за одоо хоёул орноосоо босъё гэсэн. Тэгсэн чинь нөгөө нөхөр бол яг хүүхд чиг итгэлтэй байгаа байхгүй хөөрхөн. Яг бол өвчтөе хүн ганцхан хүсэлтэд итгэрэй гэсэн. Миний толгойн өвчин байхгүй болсон гэд баярлсан. Тэг орноосоо болсон. Тэг өдөөс хойш болсон. Өдөөс хойш өдөр болсон хэдэн минутын дотор яасан. За ингээд залбираад дууссан. Тэгсэн чинь манай нөхөр орноосоо босоод одоо сахлаа усаа зүг дуу хайдаад энийгэд байж гин гэд эхнэр нь шоконд орсон. Тэг би зөндөө залбирлаа. Би энийг гэрчлээ хуваалцах уу яах вэ гэж. Тэр хүмүүст хуваалцах юм бол итгэхгүй байх таа гэж болсон. Тэг би хэлсэн. Надад нэг бодлын харамсалтай санагдсан. Яагаад вэ гэвэл энэ яг үйлдэл Бурхан хийсэн. Бид хоёрын итгэлээр, бид хоёрын зөвшөлтслөөр бид хоёр яг санаа нэгдэж тэр хүний төлөө залбирсан байгаа. Тэр бид гурав санаа нэгдсэн байж өвчтөе хүн, эхнэр бид гурав. Тэр үед юу болсон бэ гэхээр Есүс бид гурван донд ирсэн. Тэгээд Бурхан энийг яасан байна. Өөрө алдаршихын тулд энийг хийсэн байна. Эцэг минь үүний чинь үйлдэх болно гэж хэлсэн. Үйлдэж магадгүй ирээдүйд үйлдэж гэж хэлээг байхгүй. Үйлдэх болно гэж хэлсэн. Assurance буюу нэгсэндээ баталгаатай хэлж байгаа байхгүй. Эцэг минь үйлдэх болно гэж Есүс өөрөө хэлсэн шүү. Тэгэхээр энэ санаа нэгдэх залбир дээр яг хамт санаа нэгдэж байгаа хэсгийг мэдэх бодол маш чухал. Тэр дөрөөл гайхамшиг болж эхэлнэ. Бурхан гайхамшигыг өдөр болгон үлддэг. Та түнд итгээрэй.